Сайн уу, намайг Халуун гэдэг. Би Японд сурч ажиллаж амьдардаг. Тэгээд өнөөдөөс өөрөө хөөрхөн жижиг YouTube channel-ийг нээгээд хөтлөөд ингээ явж үзье гэж шийдээд эхлүүлэх гэж байна. За тэгээд өнөөдөр би ажлын нэг ярьцлагатай 3 цагаас тэгээ одоо яг гарах гэж байна. Тэгээд төлхөр аваад энэ нэг хараа манай ихрийн манай зөвхөн надад бэлгэлжсэн. Тэгээд энэ ингээ манай яг энэ доор яг хог байдаг болохоор ингээд би өнөртүүлэгч заяа. Энэ гэсэн ингээ өнөртүүлэгч заяа. Гөр айгу хэцүү заяа. За. Энэ хогныхоо юутай би амар үзэж тарж байгаа. Чадлаараа үзэж тарж байгаа заяа. Өнөөдөр унтраацсан тий. Оо гэж. Урдсан ингээ сайхан. Тэгтээд зяа тэгээ гарцгаая. Тэгээ тэр газар болохоор манай гэрээс 15 минутын зайтайсэн. Тэс очиж үзэж байгааг болохоор мап гарч болохгүй болоос болохгүй. Тэгээд тэр болохоор ийм нэг хотел ижлэхгүй. Тэсвэр тавмаа өөрөө мөрөө зөвлөдөг. Тэгдэг болов. Миний нөгөө нэг ажил болохоор аяг угаадаг ажил байхгүй бас ингээд бүгд аяг угаадаг байхад ахаар бас хэцүү шүү дээ. Хэцүү байд намаа. Аяг угаадаг чинь амар хэцүү шүү. Тэгээд би эртээд нэг ажилд ясан чинь тэнцээгүй. Тэр угаасаа ажлын юунд хичээлийн юунд юугаа тараад нүрээ дараатлан бутцсан юм жисэн аахгүй. Зихэр мэхэр өнгөтөл ийз мэдсэн. Энэ ажил 2 ажил хийх бол бүтггүй мэлээ. Бүтггүй. За мараа нэг кофе авч угаадах юм. Кофе. Манай кофе дууссан болохоор кофе авч ирээ. Би ингээ энэ тийм ингээд амар хэрэглэдэг заяа. Энд бүгдийг хэрэглэх хэрэгтэй. Эндээс нь хоёрыг игээд энэ шингэн юмнаас нэг хийчихлээ. Нэгтээ би сахар юм болов уу юм бол мэдгүй л. Яг гоо бүгдийг хэрэгтэй. Ашиглах хэрэгтэй. Би гэрт ороод ирлээ. Одоо нэг 30 минутын дараа буцаад нөгөө галтгооныхаа ажил руу явлаа. Тэгээ сая нөгөө хотелийнхаа ажилтсан ярьцлагаа өгчөд ирлээ. Тэгээд яг уу гадаад хүн авахгүй гэсэн газруудаар нэг 5 минут нэр усын асууж явуулчихдээ юм бэлээ. Тэгсэнгүүтээ их шууд залгаж балангуулаа чи гадаад хүн юм авахгүй. Яг гартгооны ажиллаас нэг арай өөр хийх юм болоод явчихгууд гадаад хүн авахгүй гэсэн. Газар жоохон байдаг. Гэтэ энэ удаад бол нэлээд сайн ярьсан болохоор тэгээ угаасаа тэр юун дээр гадаад хүн бол угаасаа тэр юм авчраарэ гэж бичсэн байсан болохоор. Тэгээд тэгтээ намайг авчихсан гол нь гэр ойрхон байгаад байхгүй. Гэр ойрхон тэгээд тэр нэг үдэж байгаа гэдэг нөө. Тэгээ угаасаа нөгөө нэг бас юу яагаад идэм бэ лээ нөгөө унааны зардал гэж байгаад идэв шүү дээ цанаас нүгдэг. Тэрийг бас авах шаардлагагүй болтохгүй гэх тэгэнгүүт бас тэр газарнаас их жоохон дуртай байгаад идэв. Цагаасаа 20 минутын өмнө ирчлээ. Тэгээд кофе уугаад. Манай ажил одоо тийм байсан юм байна. Нэг минут жүрэх болох нь дөө баг. За. Сэгсэтэл нэг сайхан кофе уучаад ажилд орох гэсэн. За ажилд. Би гэртээ ороод ирлээ. Одоо яг шөнийн 12 цагны минут болж байна. Тэгээд замаараа кофе авсан. Манай гэрийн кофе дууссан болохоор өглөө 9-с хичээлтэй болохоор одоо газ усанд орчоод бушгаа амрах хэрэгтэй. Тэгээд би эртээ тийм борцыг авахгүй гэртээ. Энийгээ өнөөдөр уусна өсвөл идэе гэж бодсохгүй. Тэгээд өнөөдөр их өссөнгөө юм чиг. Наа тэгээд тийм байна. Өнөөдөр ажил дээр заяа бүр амар нэг тийм муухай улаан том толгойтой загасчиг заяа би ингээ дотор талаас нь ингэж амын ихэл мөлийн ингэж зайчилж ингэж амын дэлгэрчэнгүүдлээ ингэж ангаалгаж жаад хутаг чихэд ингэж гол нагаас шүү дээ. Ямар заваа байсан бэ тэр үнэхээр заваа мэдрэг заяа би бүр ингээд би юм амт нүр чаддгаа гэж бүр хэлцдэм үү гэж бодож байгаа. За. Тэгээд сайхан амарцгаараа. Нэр энэ гараа. Монгол эндээ шагаатай. Ингээд эсгийн дэ Монголоор бичсэн. Хурмаар. За. Юм итгсэн. Бүт ажиллаад байдаг шүү дээ.
За надад ч амжилт хүсээрэй миний YouTube хаяг. За баярлалаа.